Бүгдээрээ сайн уу? За орой минь Анка Спани Барселонатаас мэдчилж байна. Бүгд нь орой минь энд бол яг одоо яг 9 цаг болж байна тэгээд. За юу чимдам гаргаа тавьсан байгаа вэ гэхлээр маргааш өглөө 6:30-аас манай багийнхан Салуу гэдэг хот руу Surf Cup International тэмцээнд дахин оролцохоор өглөө 6:30-аас хөтлөх байгаа. Тэнд бол одоо 4 хоног тэмцээнд оролцсон хэрвээ файнал хүртлээ явж чадах юм бол тэгээ Салуу бол бүр үнэхээр гоё. Яг манай одоо энд бүх тамирчид амар оролцох туртай. Тэнд бол одоо тоглолтондоо орно, хоолойд чинь амралтаа тэгээд бүх юм бол тэнд төгс байдаг. Тэгээд очихлаараа харуулъя та нарт. Тэгээд та нар юу одоо харж байгаа юм бол одоо энэ бол миний жижиг чемодан байж гин. Тэгээд надад бол одоо 2 жил болж байгаа. Машаалла мөн тоглолтод миний эрэхтэй бүх зүйлийг багтааж надтай одоо цуг явдаг. Тэгээ жижиг чемодан бол өөрөө маш амар. Тэгээд ер нь хаашаач явсан тэгээд дандаа жижиг чемодан гэж шаардлага тавьдаг. За одоо энэ ч бол миний 5 ширхэг боксер байна. Тэгээд хажууд нь амьснуудаа энэ тэгэл өдрөө явчаад тал амьснуудаа бас угаагаад тавьсан байсан өчтөрөөрөө. Тэгээ өдөр ирээд харсан чаараа хатаадаг болох юм шаараа хатааж чаддаг байсан. Тэгээ гаргаж ирээд салхинд төр тохоо тавьсан байгаа. За тэгээд 2 пүүцтэй яв, нэг Air Force, нэг New Balance-тай. Тэгээд энд бол нэг Air Force нэж маргааш өглөө New Balance өмсөх гоо тийчээ үлдээсэн байгаа. За тэгээд им байж гинэ. За им бол маш хэрэгтэй нэг тавих хэрэгтэй. Яад гэвэл одоо энэ чинь аав ээж хоёрынхоо санааг зовоож болохгүй. Тэгээд маш холоо очроос өөртөө хайртайх хэрэгтэй. Тэгээд энд бол одоо бүх төрлийн юмнууд ер нь бол байгаа. Тэгээд хэрэгтэй үед ер нь л хэрэг болсон зөө харцлагаар. За тэгээд энэ ч бол нэг 2 ширхэг жижиг javelry age. За тэгээд нэрэтээ энэ зайгаа юмнээд шилээ энэ нээсэн. Тэгээд авраг авахлаар энэ шилийг зүнэ харчлаа. Заавал авраг авнаа. Энэ шилтэй гоё пост орлоо. За тэгээд Surf Cup нь яадаг тэмцээн бэ гэхлээр ер нь бол бидний хувьдас оролцдог тэмцээнүүдээс хамгийн том тэмцээн гэж бас хэлж болно. Яагаад гэвэл Surf Cup нь өөрөө бас 4 континент 40 гаруй улс тэгээд 150 клуб 15,000 тоглогч оролцдог тийм том тэмцээн. Тэгээд энэ том тэмцээн учраас маш их скаут байгаа. За тэгээд нэг сонирхолтой түүх ярих юм бол энэ Surf Cup дээр яг нэг тийм холбоотой юм шиг нэг сонио. Яагаад гэвэл яг 2021 оны яг энэ өдөр Дэрэн клуб манаас өөрөө маш том юм даваа талтай. Яагаад гэвэл ингээд одоо бус орнууд руу очиж өөр улсууд руу очиж ингээд аялан тоглолт хийж явдаг. Том тэмцээнүүдэд бас оролцдог. Тэгээд анх 2021 оны яг энэ өдөр ингээд энэ Surf Cup гэх энэ том тэмцээнд Дэрэн клубээрээ анх оролцож исэн. Тэгээд тэгэл яг ер нь л яг энэ түүхийг ярих юм бол маш том. Гэхдээ яг товчхон ярих юм бол ер нь л бас миний энэ хөл өмгчм болох энэ том зорилго, энэ том мөрөөдөл бас яг энэчнээс эхэлсэн гэж бас хэлж болно. Яагаад гэвэл би тэр том тэмцээнд оролцоод оролцсны араас маш их зүйл бодсон зөө. Яагаад гэвэл тэнд оролцож байгаа бүх хүмүүс бүр үнэхээр сайн байсан. Тэгээд бүгд бэлтгэл нь үнэхээр сайн хангагдсан, маш сайн төлөвшсөн, багийн ажиллагаа үнэхээр сайн. Зөв бүх юм нь яг л professional players шиг ингээд энд л сурах юм бол яг ингээд би хөл өмгчм болж чадах юм байна гэдэг тийм том ийм бас зорилгыг бас өөртөө тээсэн. Тэгээд Surf Cup-д бол 3 дахь оролцож байна. Тэгээд өмнө жил Cadet A-багаар оролцоод semi-finalд Hoskad 2-1-ээр ажигдсан байгаа. Жохон харамсалтай ажигдсан л да. 1-0-ээр ажиж 2-1-ээр comeback-лсан. За тэгээ энэлийн нүур бол нэг иймэрхүү. Энд нэг жижиг javelry нэг байна. Тэгээд иш харах юм бол
Мерсетийн 5 шиг бодохгүй байна. Мерсетийн бодол. eBay. Мерсет гэж штэ. Зя энэ ч ингээд 5 шиг хэлжний бодохгүй байна. Энд compression тэгээд хар хүүдий явсан. Тэгээд дахиад compression за тэгээд юу вэ? Short Mercedes short тэн дахиад бас байгаа 3 4 short авчих хэвээр. Тэгээд саарл хүүдий байна. Дахиад Mercedes бодоолох байна. Энд бас нэг Mercedes нөө юу вэ? Socks байна. Тэгээд доороос 2 шиг short 2 шиг бодоолох гэсэн байгаа. Сул зүгээр ингийн үедээ өмсөж болохоор болсон байгаа. Зя миний ер нь бол яг чимдам бэлэн болсон байгаа. Маш шахад бэлэн шүү. Өглөө бидэд 7 цаг 10 минут гээд автобусаар бөөнд хөдлөө. Тэгээд манай Mercedes бол 5 баг явж байгаа юм билээ. Хөвнил А, хөвнил Б, кадет А, кадет Б. Тэгээд Mercedes University-гээ 5 баг явж байгаа. Хөвнил нь болохоор 2007 онд оролцсон хүүхдүүд. Кадет нь болохоор 2009 он гэдэг. 19, 16-гээ 2 гээд ингээд 4 багтай. Тэгээ нэг Mercedes University. Тэр нь 2009 оноос олцсон юм шиг лээ. За тэгээд манай баг бол бүгд бэлэн байгаа. Surf дээр ч болцъё да. Surf copy. Зүйлээд билээ. За бүгд нь өглөө нэмэнд Hogwarts Comorca гэдэг 2 хаусны хүүхдүүд буундаа нийлсэн ба. Өглөө 6:10 гээд ичсэн байх хэвээр бүгдээрээ 5 цаг зэрсэн. Тэгээд 5:30 хэд бэлэн болоод наашаа Mercedes чи одоо баарыг л ирчих. Ошоо нэг 5 минут алхаад чи. Одоо яг 6 цаг болчихсон цаг. Өглөөний мэдээ гэж байгаа шүү дээ. За бүгд цугларсан байна. Тэгээ энэ хоёр автобусаар 2 цаг явах юм байна. Тэгээд очиод уулзъя да. Жохон нойр авна. Bye bye. 2000 years later. За өрөөнд ороод ирсэн. Өрөөндөө л ерөөсө гурлаа юм байна. Тэгээд өмнө нь бол яг энэ тэмцээнүүдэд салууд ирж байхад бол энэ хотелд л ирж байгаагүй. Тэгээд 4 хоттой хотел юм байна. Гаднаа усан пүүлтэй. Ер нь дайжгүй шүү. Өрөөндөө тэгтээ гурлал юм байна. За бидэд буудлын дээр ирсэн. Өглөө бүр хаас 5 цагт соод тэгээд 6:30 гээд автобусаараа хөдлөөд бөөндөө багаараа хөдлөөд 8:30 гээд хотел дээр ирсэн. Манай хотел хань харагдчихээн. Тэгээд 4 хоттой хотел хэлээ. Ер нь дайжгүй шүү. Нэг өрөөндөө гуруулаа. Тэгээд дайжгүй 5 дахьтай гадаана нэг бассейнтай. Бид цаа өглөө ирээд өглөө ихний тоглолт Elite Football Academy-тэй сая 10-аас тоглоод 2-0-оор хийсэн. Талбай дээр ер нь салхи амар үлээ. Энэ нөгөө нэг далаатайгаа ойрхон болохоор ер нь салхи бол амар үлээ. Яг нөгөө ах яг Curve Football Cup гэдээ бас тэмцээнд оролцож байхад бас яг энэ амар салхитаас ер нь 11 12 сард нэлээ хүүтэрдэг. Одоо ч гэсэн ер нь хүүт байна. Зя нэг иймэрхүү. За би та хэд одоо хотелоо танилцуулъя заяа. Скэри. За манай хотел гаднаасаа нэг иймэрхүү. Тэгээд яг энэ салуугийн яг энэ хэсэгт ер нь яг тогтворсон нэлээд хотел юм билээ. Тэгээд яг энэгээр ишээ яваад гадаана нэг юм том бассейнтэй. Яг цонхон дээрээс л амар том аа. Нас. За харчилтай ёо энэ далайн бол. Яа. Oh my god. Wow.
Ёо зүрч аргал. За өдрийн 5 цаг болж байна. Тэгээд сая унтчихагаад сая бараг 2 цаг гаруй унтчихлаа. Жоох nap авчихлаа. Тэгээд коуч одоо таас гадар жоох алхаад өөрөө танилцсан гэсэн. Өдөө 70 дээр ирсэн байна. Ёо, хэцүү back. Үнэхээр үзэсгэлэнтэй шин. Зя дош боод ирсэн. Ёо. Манайх хоёр тоглолттой. Ёо, зүгээр л мэдэр. Гоё маа. Манай Монгол нэг юм далаатайсан мөл ёо, бурхан салахгүй байхгүй. Yeah, my boy. How's that steak? Stop here. It's four. Hey. Good morning, sir. За бүгдээрээ сайн уу юу цаана. За өнөөдөр бол day 2 байгаа. Өчигдөр Surf Cup эхний өдөр яаж өнгөрсөн бэ гэхээр өчигдөр бидэд ерөөсөө өглөө 6:30 гээд Мерседес Бонд автосараа нийтдээ хөдлөөд багаараа хөдлөөд 2 цаг drive хийгээд наашаа босороо 2 цаг яваад хотел дээр ирсэн маа. Тэгээ хотел дээр ирчээд орж ич хотелээс сонирхоод өрөөнүүдээ авчин хутлаа шууд гараад манай баг бол хувийн бэн бол тоглолттой байсан. Elite Football Academy-тэй тоглоод 2 нийллийн харьцаатаар хэлсэн байгаа. За тэгээд тоглолтоо дууссан гутлаа бүгдээрээ хотел дээр ирсэн. Тэгээ ер нь бол day off байсан. Бүх цаг нь free. Тэгээ ерөөсөө өдрийн хоол хүртэл баг 3 цагийн зайтай тэнцэнэ жижиг nap аваад тэгээд за өдрийнхөө цайнд орсон. Өдрийн цай хоол нь л ерний хотелийн хооллууд нь бүгд үнэхээр таалагдж байгаа нэрээ айгуу гоё хоолнуудтай. Ер нь яг бүхэл шашнуудад таарсан хаалтай. Тэгээд ерөөсөө амтан ч гоё, тэгээд десерт нь ч айн гоё эсэ. Тэгээд ерөөсөө хоол нь л үнэхээр таалагдсан. Тэгээд өдрийн хоол идчихэн гутлаа буцаж орж ирээд дахиад бараг 5 цаг хүртэл дахиад 3 цагийн nap аваад ер нь цаг гаруй унтчихсэн. Яа гэвэл өчигдөр 5 цаг гээд өглөө боссон 10-аас унтчихад тэгээ жоох ядраад байсан. Тэгээ ер нь бөөндөл унтцаасан өрөөрөнд ороод бүгд ер нь унтсан байлаа. Тэгээд 5-аас бөөндөө багаараа гараад яг салуу гэдэг дотороо жоохон ойр сонирхож юу гэдэг байна, энэ юу гэдэг байна, нэг юм байна гэдэг ойр хөөцөж харчаад далайн бол айгуу байсан. Өчигдөр талаа орсон. Энэ ойр алхсан. Энэ бол жоохон тийм аслагдмал хотел амар тайван. Тэгээд энд ер нь бол хөвчлэн зүгээр яг нөгөө миний бодлоор л тэмцээнүүдэд зориулсан хотелүүд олон хүмүүдэд зориулагдсан тийм багуудад зориулагдсан хотелүүд л гэдэг юм гэж болсон. Тэгээд зундаа л амар ашиглагдсан юм лээ. Яг одоогоор бол юу нэг хүн багтай. Энэ зүгээр жоохон camp маягийн газар лээ. Тэгээд энэ аваар жижиг сажиг дэлгүүрүүдтэй тэр аваар нэг жоохон алхаж багаараа бөөндөө тойрч алхаж буцаж орч ирээд тэгээд орой хүртлээ бидэд нэг жоохон бас гарч жоохон тоглоод энэ аваараа хөвжил цэцгөө юм ярьж болж байгаа. Тэгээ орой олонд ороод тэгээ орой олоо идчихэл бүгдээрээ 10 гээд цаасан. Гэтэ яг орой хоолныхын цаг нь жоохон орой юм билий. Эсвэл орой олоо идээд тэгээ авто онол гэж яахгүй 10:30 гээд би юм бол онцсон. Яа унтахаас өөр аргагүй байсан. Тэгвэл өнөөдөр тоглолттой. Өнөөдөр маш чухал өдөр бас. Хэсгээсээ гарах 2 тоглолттой. Мах Surf Cup нь ер нь бол хэсэгтээ 4 групптэй манаас U19 Under 19 нь хэсэгтээ 4 группэд ABCD гэдэг 4 группэд нэг группэд 4 баг оролцсон. Нэг группээс финал хүртэл яваад нэг группээс 2 баг шалгаж ирэх юм билээ. Эхний 2 зооноосоо гараад тэгээд хоорондоо үзээд хасагдах шатууд явагдаж эхлэх юм билээ. Тэгээд өчигдөр бол маах ихний ажлаа авсан. Нөгөө 2 баг нь болохоор IDA Valencia
өчтөр эндээ тэнцсэн байсан байлаа. Nastic Football Academy-тэй тэнцсэн байсан. Өнөөдөр бид ID Valencia-тай тоглоно. Тэгээд Nastic-тэй тоглох байгаа 2 баг. Эхний тоглолт нь одоо 11:45-аас, хоёр дахь нь орой 8:30-аас. Тэгээд 11:45-аас тоглох баг нь ID Valencia одгүй найз. Тэгээд бид хоёр одоо хоорондоо тоглоно. Тэгээд төв бид хоёрын хувьд гэх юм бол бид хоёр анх яг дэрэн клубээс галтаа. Тэгээд нэг баг цуг тоглож, цуг дэвшиж, цуг нэг баг болж, цуг олон олон тэмцээнд оролцож явсан. Тэгээд өнөөдөр бол бид хоёр хоорондоо эсрэг тоглох гэж байгаа. Тэгээд хоёр том академиас, Испани хоёр том академиас хоорондоо үзнэ. Тэгээд бид хоёр бага бүхний хичээж гаргацгаан. Тэгээд бага багтаа өөрсдийнхөө үүргийг гүйцэлдүүлж тэгээд бага бүхний гаргаж тоглоно. Тэгсэн бид хоёр бол ерөөсөө тийм юунууд биш биш. Тэгээд найз твэрээ гой тоглолтыг гаргана өнөөдөр бид хоёр. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол одоо яг 10 цаг 9 цаг болж байна. Тэгээд 9:30 болж байгаа. Сая өглөөний цагаан 8 цагт идсэн. Тэгээд орж ирээд одоо 10:20-оос бүнд автобусаар өглөөд 10:40-таас шууд тоглолтоо. Энд нөгөө нэг жоохон зайтай газар хотел нь байрлаж байгаа болохоор тоглолтууд нь юу харуулсан нь болохоор Under 19 болоод ирэн хотол Surf Cup гэхлээр тоглолтуудаа өөр газар ингээд явж хийдэг юм лээ. Энэ ч одоо хотелоос 30 минут 20 минутын зайтай ингээд за дандаа явж өөр газруудад тоглолтоо гэсэн кампүүд дандаа өөр талбай дээр гэсэн. Өмнө нь юу 16-аас доош бол дандаа нөгөө яг салуу дээр яг жинхэнэ нөгөө талбай дээр яг хийдэгс. Тэнд бол амар том. Ер нь их тэмцээнүүд ер нь бол өмнө жил тэнцэх болчихсон юмсан. Их туршлага хоройлгсон. Ер нь баг бүх талбайг нь мэддэг. Тэгээд айгуу талбайнуудтай одоо шууд бодчихсон. Тэгээд өнөөдөр өгөх юм бол одоо шууд тоглолтод ороод 11:40-аас тоглолтод ороод ID-тэй тоглож байгаа гарч ирээд буцаж ирээд өдрийн цанд орох. Тэгээд өдрийн цанд орчоод жоохон амарч агаад орой 8:30-аас тоглолттой. Тэгэхээр энэ бол 8:30-аас тоглосны дараа нэлээд оройтож юм гэсэн үг. 10 гэж ирээд цаа явах юм биш. Тэгээд өнөөдрийг харчлаа. Өнөөдөр бол маш чухал том өдөр байгаа. Хичээнэ өдөр. Бага бүхтэй гарна. За тэгээд өдөр болцгоцгаая. Бай. La tagliatelle là. C'est tellement bon ce temps. Tiens. Merci beaucoup. C'est difficile. Faut prendre le noir ou l'arabe. Орой 11 цаг. За орцсон амрыг да. За бүгд нь day 3 WhatsApp. За яг одоо энэ чал Surf Cup-д оролцоод 3 дахь өдөр өнгөрч байна. 3 дахь өдрийн орой болж байна. Тэгээд маргааш тоглолоо ер нь л харих байгаа. Бүх тоглогч багууд тэгээд бидэд бол өчигдөр яасан бэ гэхлээр яг Surf Cup дээр бол хэсгээс гарах тоглолтын дээр өглөө эхний тоглолтын дээр ID Valencia-гээс зэрэг тоглоод тэгээд жигдсэн баа. Тэгээд шалтгаан тооч мөргүй байна. Тэгээд ер нь бол жоохон асуудал гарсан. Тэгээд мэдээж тоглогч нар сайн тоглох тоглолттой, муу тоглох тоглолттой гэсэн нэг баг учраас хариуцлагыг багаараа үлээн. Тэгээд бид нар бол өжигдсэн байгаа. Тэгээд хоёр дахь тоглолт яасан бэ гэхээр орой 8 цагт шүгнээс гарах тоглолт байсан. Тэгээд Nastic-тэй тоглоно гэжсэн. Тэгээд тоглосон бид нар. Тэгээд
нэг нэгээр тэнцсэн байгаа. Тэгээ ууг нь үнэхээр сайн бүхнээ дайчилж energy, positive тэгээд attitude бид нэр үнэхээр дийлдэхгүй байсан. Тэгээд эхний үед 1-0-оор хожиж өндөрлөөд тэгээ хоёрдугаар үед дээр бол 1 голоор comeback хийлгүүлж 1-1-ээр тэнцээд тэгээ бид нар бол тэнцэж болохгүй, хожигдож болохгүй байсан. Заавал хожих хэрэгтэй байсан. Хэдэн онооч байв гэсэн. Энэ хожих хэрэгтэй байсан гэсэн тэнцээд тэгээ ер нь бол хэсгээсээ мултарсан байгаа 3-аас 3-аар гараад тэгээ Nasdaq 2-оор гараад IDA 1-ээр гарсан. Тэгээ бидэд бол ер нь Surf Cup-аас гарсан. Тэгээ өнөөдөр өнөөдөр болохоор хэсгээс гарч чадаагүй багууд нь Silver Cup гэдэг тэмцээнд оролцсон. Тэгээд Silver Cup-д оролцоод одоо эхний тоглолтоос сая 4 цагт хийсэн. Тэгээд талбай дээр 4 цагт хийгээд 1-0 ярцаатаар хоцсон байгаа. Тэгээд юутайч юу ч болж гэсэн. Тэгээд ядаж одоо Silver Cup-ийн аваргыг авах гэж үзсэн. Өнөөдөр одоо дахиад одоо орой 8-аас 1 тоглолт өндөрлөж дуусаад одоо дахиж тоглоод тэгээд яах их шийдэгдэн. Тэгээд одоо ятаж тоглолтод орлоо. За тэгээд гарч ирээд ирээ да. Бай. За бүгдээрээ сайн уу. За тэгээд өнөөдөр ерөөсөө бичлэг хийж чадсангүй, ерөөсөө бичлэг хийх тийм бодолч байсангүй. Тэгээд Surf Cup-д оролцоод тоглолт дуусаад бүх юм дуусаад тэгээд бүгдээрээ гэр гэртээ хүрээд ирлээ. Тэгээд дөнгөж сая л орж ирээд ус тасанд ороод хавцаанараа солиод чимдам саваа янзлчаад одоо унтах чинь. Тэгээд унтахаас өмнө өнөөдөр юу болсон бэ гэхээр за бидэд бол 4 хоногийн турш Surf Cup тэмцээнд оролцлоо. Тэгээд бусад багуудаа туршлага солилцож Silver Cup 2 дугаар байранд орсон. Тэгээд гоё байлаа, үнэхээр гоё байлаа. Мартагдчихгүй, дурсамжтай маш гоё тэмцээн болж өнгөрлөө. Тэгээ миний хувьд бол за тэгээд нэр тийм бас нэрээ би яг Surf Cup-д оролцохын яг өмнөх өдөр нэг шипи авсан байхгүй юу? Phantom GX6 гэдэг нэг шипи авсан сая төгрөгөөр. Тэгээд тэгсэн чи тэрийг яг өчигдөр орой нөгөө 2 дахь тоглолтоо хийчихэд орой хотел руу орохдоо хийчихэд автобусны деталийн шүүгэн дээр тавьж үлдээгээд тэгээд мартаад тэгээд одоо тэр нь бүр одоо яаж тэр автобус нь өөрөө нөгөө нэг юуны автобус байсан юм бэлээ. Яг нөгөө бүх яг Surf Cup-ын бүх тоглогчдод зориулагдсан, бүх багуудад зориулагдсан тийм бас. Тэгээд бидэд яг хувийн бас биш байсан болохоор тэгээд одоо тэр хүнтэй нь холбогдож чадахгүй байгаа. Гэхдээ юутай ч холбогдож үзнэ. Бүх боломжоор тэгээд холбогдож үзээ хэрвээ байвал тэгээд олно гэж бодож юм. Гэхдээ за тэгээд яах вэ? Миний л буруу бас болж та өөрөөх юм алдсан юм шиг л та. Харчлаа. За тэгээд өөр гэх юм болвол өнөөдөр манай Марсетийн нөгөө баг болохоор баг болохоор яг Үнсэн International тэмцээндээ бас 2-т орсон. Яг бидэдийн өмнөх нь тоглоод авчиад 2-т орсон. Пенальтигаар хожигдсон. Хаанх талаа та эсрэг баг мартчихжээ. Пенальтигаар хожигдоод 2-т орсон. За тэгээ манай Mercedes гэх юм бол тэгээд 2 баг нь 2-т орж 1 баг нь шүгийн 4-төө хасагдсан байсан. Тэгээд 16-наас 1-т орсон байсан. 16 1-т орсон байсан. За тэгээ бусд нь тэгээд ингээд иймэрхүү үр дүнтэй яваад ирлээ. За тэгээд юм нэгээр дуусгаж дахиад дараа жил гэж байна. Тэгээд дахиад алдсан. Тэр видеос надтай цуг байгаарай. Тэгээд энэ бичлэгтээ цуг байсан бүгд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр бүгдээр уулзцаа. Bye bye. Бүгдээрээ сайн амарцгаарай. Сайн унтъя. Жох ядарчин сая яг 2 цаг нааш явцсан чи бүр хөшчлөө. За bye bye. Peace out.